монголчууд өсөл Оросын холбооны улсын нийслэл Москва хотоос уламжлалт одоо яриа нэвтрүүлгээ хийж байна. Энэ удаагийн зочин машин дамжин дээр дүү залуу байгаа. Тэр сонио хаасан орон говийн талд тэр 9 цэгт одоо хээ харсан тийм. Манай дамжин гэр бүлээрээ одоо хамарч явсан. Би нөгөө бидний зөвхөн монголчууд төслийн багийнхантайгаа өөр Монголын одон телевизийн хүмүүстэй олон хүмүүстэй олон хүмүүстэй ингэж учирч одоо байсан. Сая бас ингээд Москвад ирчихэд Москвагийн захын оройнд тийм. Бүр зах төмөршин. Тэгээ ингээд дахин таардаг учирдаг. Тэгээ нь бол монголчууд хэлгэлтэй. Энэ уулзах хөстэй хүмүүс уулздаг юм аа гэж тийм. Учир байгаа учраас одоо уулзаад байсан байх тийм. Учир байгаа юм чинь одоо ярилгүй явах уу гэдэг ингээд дамжин дүүтэйгээ уулзаж байна. За миний дуу саршин сайхан шинжилж байна оо. Бид нэг л цаантай тавцаад амар баяртай байна. Москвадаа гээд уулзахыг тавдахад санаанд бодоо гээд тийм амар энэ сар шинийн өдөртэй амар баяр байна. Өнөөдөр хэд баяр Монгол түмэн саршин шинийн нэгний одоо сайхан зэмлэж ахад настан буулгалтаа золготоо хийж тийм одоо сайхан багш. Тэгтээ одоо хажууганы коронавирус гэдэг болохгүй юм. Яг тохиомжид тэгэхээр Москвад ер нь вирус байхгүй юм шиг л ингээд тийм. Как будто ничего нет. Тийм Москвад вирус гэж хүмүүс тоглоом болж байна. Тийм тоглоом. Үнэн тийм сонсоод хүмүүс сонсоод л үнэн гараагүй үзөөгүй. Тэгээд бидний Аз шаарддаг хүмүүс хараад тэгээд юм гэдэг асуудлыг тоглоом болоод л байна да. Тийм үзөөгүй хэрэгтэй. Өнөөдөр цагаан сарын шинийн өдрийн өдөр ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ дүүнэртэйгээ бид ч олуулаа ирж дамжин дүүгийнхаа ордаа гэдэг орд гээд сайхан Бред хоолны газар. Бред ч багт Монгол хоолны газар тийм. Бред Монгол гэдэг. Бред Монгол хоолны газар одоо сайхан хоол идлээ. Багтад шингэх зай алга. Нэг сандал байхгүй. Дүүрэн. Тийм. Дөрөв хүн дотроо ингээд зөвхөн монголчууд гэх юм бол зөвхөн бүрээд гэх юм бол орсууд ямар их тийм. Тэгээ би ингээд хаасан Москвад ордаа гэдэг нэртэй. Ордаа ч нь одоо яхахгүй уг нь орсуудыг сандрагдаг юм шүү дээ. Ингээд би гэнэд ч медиагийн одоо ажлын их амжилттай явсан байна. Өнөөдөр ингээд яриа ярьслаа гэх юм уу бид өөрийг нэг танилцуулаач. Тоопгүй. Бид нар гэхдээ дамжин гээд 20 хүрээд Улаанбаатар хүн болсон хүн Ярон утрын гэдэг. 2005 онд бид нэр дэргэдэгээ нэг хоол моолны газар ажил хийгээд Улаанбаатарт дэмнэ хэрэг хамгийн түрүүн Япон хоолны нэг жижигхэн нэг хоолны газар нэгээд 2-3 жил ажиллаад тэрний дараа Монгол руу явдаг болоод Монгол найзтай болоод Монгол тоглож тавтай найзтай болоод тэр микс хийгээд Япон Монгол хоолны ресторан микс хийгээд бид нар анх эхэлсэн. Тэр проект амар юм. Хоёр проект байна. Тэгээд тэр эмэгтэйчүүд ирээд Япон хоол захиад, Дагестаны хоол захиад, эмэгтэйчүүдийн ирээд Монгол хоол захиад багтай. Тэгтээ амар юм гоё микс болоод харагдаад тэгээд явж байна. Бид 2005 оноос гээд ажиллаад тэгээд 2 жил өмнө бид нар Москвад нэгээд Москвад шинэ юм газар үзээд тэгээд явж байна. Одоо ихдээ бид нэр Москвад нэг ресторан ордоо гээд шууд 2 жижигхэн нэг фуд корт байсан. Юу хоолны. Тий. Тэр хоолны. Фуд корт гэдэг фаст фуд гэдэг. Монгол фаст фуд гэдэг. Бред Монгол фаст фуд гэдэг нэгэд байна. Тэгтээ бид нэр гэр бүлөөрөө наашаа нөгөөд амдраад ажиллаад байна. Одоо тэгтээ Брэдэд Улаанбаатарт тамгийн нөгөө ажил бизнес байгаа үү? Улаанбаатарт ажил явж байна. Манай менежер байгаа, ахлагч менежер байгаа. Бид нар чи бодлын манай тэр рестораны ажиглуулдаг байна. Асуудалгүй. Тэгээ та одоо бас ирж очино. Би ганцаараа гэж байна. Чи ганцаараа.
Манайхан улаан хөтөн байна гэдэг нь улаахан байна гэдэг. Эндээс цаашаа Европ яваад ийш наашаа ирээд гэдэг. Тэгээд бид хаант төрсөн бэ? Ярунан амир Исэнгэ нутаг. Харин тэр Исэнгэ. Ярунан амир. Бүр тэнд төрсөн. Тэнд төрсөн гам тэнд. Аав ээж нь тэнхээ. Хойлоо. Хойлоо. Аав ээж нь юу гэдэг вэ? Аав ээж миний ээж багш, математикийн багш, тооны багш. Тэгээд миний аав барилгач. Барилгач. Тий. Барилга барьдаг. Тий. Тэгээд би дүүтэй, хоёр дүүтэй. Дүү хөө миний бас нэг бизнес. Тэгээд дүү бас нэг орсоор том хазяйк гэдэг уран том хүүтэй болчихгоо гэрээ хараад. Гурван баатрыг ус. Тий, гурван баатар. Нэг баатрын одоо 1.90 м том. Тэгээд гурван баатрыг өсгөх гэдэг чинь ямар ч ажлаас чухал ажил шүү Тий. дээ. Тэг бүгдээрээ гурвуулаа нэг хулиган гэдэг тийм үү. Ээж нь математикийн тооны багш. Тий. Ер нь ээж хүүхдүүдтэй ер нь их хичээл заадаг гэж та. Аав завгүй барилга бараа явуулдаг. Ээж сургуулиасаа ирээд хүүхдүүдтэйгээ зурцраад ер нь ээж хөөрхөн байсан. Ээж хөөрхөн аав хөөрхөн бас тийм үү. Тэгээд бид ингээд ажил амжилттай яваад. Тэгээд энэ тооны хичээл математик гэдэг бол хүнийг их мундаг болгодог байхгүй. Их тийм зэгцтэй болгож өгдөг те. Юмыг ингээд бодох логик ухаан өгдөг те. Тэгээд энэ амжилттай явбал заавал тэр ээжийн математик орсон. Магадгүй орсон байх та тэгээд авын бас юм байх та тэгээд тийм байна. манай ээж багш нэртэй хүн амар алдартай шүү дээ. Тэгээд манай өдөр ураад Исэнгэ тосхондоо манай ээж багш гээд амар хүндтэй. Тэгээд аав ээж нь одоо хаана? Одоо Улаанбаатар. Улаанбаатар тийм. Бид нар манай бага байхдаа 14 настай байхдаа бид Улаанбаатар нүүрс ирсэн. Тэгээд би тон сургуулиуд Улаанбаатар төрсөн. Танаа нутгаас одоо төрсөн одоо монголчууд, бурятууд бүгдээрээ мэддэг тийм ямар ус вэ? Манай Исэнгэ нутаг амар хамгийн алдарт тийм нэртэй дэлхийд Галина Шайдакбай гэдэг дуучин. Опер дуучин. Тэртээ народная артистка Советского Союза гэдэг өндөр нэртэй. Бүр зөвхөн бол улсын одоо ардын жүжигч юм. Тий. Совет улсын. Тэгээд ганцхан бурят эмэгтэйч тийм нэртэй хүн өөрхөн байхгүй. Тэр нь бүхэлдээ бурятаас байхгүй. Бас танаа нутгаас. Тийм. Тэгээд тэр Галина Шайдакбай гэдэг бүхий тэр дэлхийн оперн театр Ласкала, Милан, Гиморно хааны яваа газар байхгүй. Тэгээд манай Исэнгэд юунууд олон байх та. Эмэгтэйч юунууд эмнэлэг олон байх. Эмчнэр олон байх. Тэгээд тэр амир бас нэг хирург том хирург байх та тэр мессасч тий. Би ингэж ойлгоод байгаа шүү дээ. Манай Батул Баатрын аав монголчууд бидний одоо хайрлан хүндэлдэг агуу зохиолч Эрдэнэ бол танаа утгах. Бас манай Ярууны утгах. Яг манай тосхноос ойрхон. Тэгээ манай Ярууны утгах тэгээд бид нэр тэрний мэднэ. 2 жил мөрөд 3 жил манайд ирсэн нутаг Батул Баатар. Хөгдөрөө гэр бүлээр ирээд бид тусч авсан гэх. Тэгээд нэг тийм хүн байхаа. Гэхдээ Монголд Яруунаас гарсан олон бурятууд байна. Дадал сум тэр хинтэй аймаг юм олон. Танаа нутгийнхан одоо цаашаа үнзгийн ороо явуулсан. Тий. Манай хамаатан олон амьдардаг Улаанбаатарт. Танаа хамаатан. Тий. Улаанбаатарт бай. Тий Улаанбаатарт. Дадалд хамаатан. Дадалд байгаа Улаанбаатарт байгаа хүн байна. Одоо шийдвэл Монгол руу яваад ороход бол гэртээ ирсэн юм шиг болно шүү дээ. Тийм. Монгол руу орохдоо би яг нутгаар нэг алхах. Монгол руу бурят руу би нөө дорногод чамтаа гарахад хэзээний гэртээ нутагтаа явж байгаа хүн шиг гэр бүлээ суулгацсан эхнэрээ хүүхдүүдээ суулгацсан өөрөө машинаа барьцсан гэд өөрийн Монгол залуу явж байгаа юм шиг. Тийм байх. Бид нэр зон болгон гэдэг бурят нутгаар айлаад Монгол айлаад гэдэг.
гэр бүлээрээ. Танаа гэр бүлийн хүн аль нутгийн хүн бэ? Миний гэр бүлээ гэргээ Төмхөн аймаг гэдэг. Аа. Саяны нуруу гэдэг нэг Тий. үсгэн газар байх. Тэнд л Төмхөн аймаг. Танаа гэр бүлийн хүн чи ямар мэргэжтэй вэ? Мэргэжлэрээ экономист, эконом дөрвсөн. Москвад Улаанбаатарын дэд сургуульд. Чи Би багш. Географийн багш. Чи ер нь ээжийнхээ дагаад багш болсон юм биш үү? Оо, тийм биш. Аавыгаа дагаж барилгачин болоогүй. Би өөрөө бага насаас амар тэр нутаг үсгээд уус үсгээд тийм саяхдаг хүн байсан. Аялагч. Тий. Урядхад заяахад дуртай гэдэг. Тэгээд бага насаас тэгээд өзөөд л тэр газрын зураг хартдаг тийм бага насаас тийм байдаг. Тэгээд явсараа. Тэгээд аялахад дуртай адил гэдэг. Хаант өссөн? Улаанбаатараас. Бурятын их сургууль. Тий. Бурятын Бгүү гэдэг хаа Бурятын их сургууль. Тэнд тэр биологи, географи гэдэг. Биологи, географи. Тэгээд ботаник гэдэг надад. Ботаник. Кликуха. Ботаник. Тийм ботаник. За. Тэгээ багшийн ажлыг хийв үү? 2-3 жил ажиллаад баг бай. Залуу байхдаа. Тэр нэг институт дэс сургууль сурдаг байхдаа нэг тэр нэг өгөөд тэгээд практик гэдэг тиймэрхүү юм байна. Шууд сураг ажиллаг. Тэгээд их нэртэй болол. Тэгээд тэр сургуульд 6 дөрвөөд бид нэг жоох ажиллаад Владивостокоор яваад Владивостокод тэр 2000-д ихээр машин сэлбэг, Япон сэлбэг. Тий. Япон олоодаа яваад. Бурят руу шаруулаад, Монгол руу шаруулаад. Монгол орлоо. Орос руу. Москва, Иркутск, Красноярск нэг яваад. Тэгээд тэр ажлыг хийчихээ. Тэгээд 2005 онд Нутхаа бусаад тэгээд нэг ихнэртэйгээ танилцаад тэгээд юм ажил хийе гэдэг. Тэгээд тогтоод. Тэгээд миний эндээс тэр далай Владивостокын найзууд далайн загас магас. Тэгээд Япон. Тий. Манай ихнэр энд Москвад ажиллаад тоглосноо ажилласан. Япон ресторанд. Тэгээд удахад нэгөөд тэгээд нэг микс экстрим болсон гэдэг шүү дээ. Тэгсэн танаа ихнэр Япон хоолны соёлыг авчираад. Чи Бурят хоолны соёлыг микс болоод гэр бүл үүсгээд хүүхдтэй болоо. Хэдэн хүүхдтэй? Бид нар би өөрөө 2 хүүхдтэй. Тэгээд бид нар шөнө хүүхдтэй болсон. Хүүхдүүд нь болж байна. Манай багах уу 3 анги. Тэгээд томнууд энэ оюутнууд. Москвад ер нь ийм Монгол царайтай хүмүүс Аз хүн гэх юм уу, Монгол хүн гэх юм уу Петровга залгаад байна. Амьдрахад ер нь амархан уу? Амархан. Бид нар явгаач би хардаггүй юм. Одоо жишээ нь ингээд гадаад улс орнд амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй юу? Үгүй. Яг л ингээд гэртээ байгаа юм шиг. Тий. Манай нутаг шүү дээ. Ордоо. Энд бүр манай Улаанбаатар адилхан байна тийм. Хүүхдүүд ч яг тийм мэдрэмж авч байна. Асуудал. Зүгээр л арай нэг том хотод амьдарч байгаа болохоос ш. Москвад амьдарч байна. Москвад Аз-Шарат миний бодож байгаа 20-30% Аз-Шараттай болсон байна. Кыргызд олон Казахстан олон байна. Тий. Углууны эртийгэд явчих 8 цагт явчих ганц битүү Аз-Шарат их ажиллаж байж байгаа. Яг бас энэ Москвад монголчууд их олноор амьдарч юм шиг байна. Одоо бурядууд их байна, калингууд их байна, туваагийнхан маань их байна. Манай одоо монголчууд одоо бас ингээд нийлээд дээр нэг 40,000 хүн байх уу? Оо, илүү байх та. Илүү байх уу те. Ганцхан халимгууд миний бодож байгаа 30,000 байх. 30,000 байна те. Бурядууд нэг 10-20,000 байх. Туваа нэг 10,000 байх та. Олон. Монголчууд миний бодож байгаа 2,000-3,000 байх та. Одоо тэр бол Бурятын төлөвчийн газар сууж байна. Бурятын төлөвчийн газрын дагынх нь нүдэнд сууж байна тий. Ингээд одоо танаа ресторан яг энэ Бурятын төлөвчийн газар дээр байт юм биш тий. Хүн бол ер нь их байна. Одоо
рестораны эзэн дамданд суугаад яриа өгчих булан олцсон гэж байна. Сандал байх гээ. Сандал байхгүй. Тэгэхээр энэ монголчууд халдвар бурядууд чихэлж байна. Оросууд ямар хийж байна те? Оросууд энэ Монгол галтгоо хоолыг сонирхоод байна уу? Монголчууд Монгол хоолтойгээд Оросууд амар сонирхоод байна. Одоо энэ сүүлийн үед Москвад хамгийн шүүл номер 1 гэдэг шүүлний юм фобо гэдэг Вьетнам шүүл. Вьетнам шүүл гэдэг солонгос хоол гэдэг хятад хоол тийм зөвхөн гэдэг Япон хоол гэдэг юуд Оросууд сонирхоод тэгээд тэр мод болж байна өнгөрч байна. Тэгээд шинэ мод гарч байна. Тэгээд тэр Дундаа Азийн бас тэгэд өнгөрч байна. Тэгээд манай Монгол хоол гарч байна. Одоо нэг пов гэдэг байсан одоо болоод Монгол хоолтой болоод тэгээд л Оросууд тэгээд л энэ хоол үзмөр байна ямар шинэ хоол гараад байна амар гоё байна гэдэг таарадаад байна. Оросууд үзөөд гараад амар таарад байна гэнэ. Таны энэ Монгол хоол гэдэг багтай тийм гоё амттай гэдэг. Тэгээд танад хоол идлээ махван ер нь юм л байна. Яг Монгол хоос. Гэхдээ тос баг байна. Ингээ хүний эрүүл мэнд юм сайн юм шиг байна тийм. Манай Монголд одоо яаж саний газар орох юм бол нөл тос л гэдэг шүү дээ. Бид тэгээд тэр манай хоолоо гэдэг Оросуудад харуулаад гэдэг. Оросууд зөөлөө тэгээд л. Би танаа бантанг идлээ. Тэгээ бантанг гэхээр бид нэр гурлан жижиг, махан жижиг гэдэг ер нь бүх юм жижиг гэдэг. Тэгсэн чинь танаа бантын том дөрвөлж мартчих. Тэгээд энэ надад их зүгээр санагдлаа. Энэ юм бас баярцтай тий. Өнөө тийм сог шиг бантан ч бас яг юм биш тэгээд жоохон баярцтай багтаа зэжзүүртэй байвал их зүгээр юм байна тий. Тэгтээ танаа энэ бантан манай ардагийн маягаар гэсэн. Тийм үү. Манай тавчаар бас ингэ бодоод үзээд хараад тэгээд үзмээр байна гэдэг. Янз үзүүд тэгээд вариант. Элэг сэмжтэй их сайхан байна. Тий. Дотор махан бууз надад их сайхан санагдлаа. Энэ манай хоолны энэ Москвагийн хоол энэ дэр хийхдээ хармагаас мах авчдаг. Хармагаас авчиж юм да. Хармагтай амар хармагын газар амар хурцтай газар. Тэгээд тэр махны амт. Тэгээд энэ Оросууд тэгээд Москвад амар Калмыцкиас тэгээд хармаг мах гэдэг бид амар алдарт болсон. Тийм баг тий. Дээр үеэс л одоо манай Монголын элчин сайдын яамны хэвлэл хармагаас хонь авчиж над маяг гэсэн. Одоо ч түр. Тийм байх. Тэгээд энэ хармагууд мах нааш авч ирээд л бидэнд таалагдсан. Асуудлыг уцаар заалчихдаг. Түрүүн танаа гэр бүлийн хүнтэй жоохон ярьсан. Улаанбаатар хотын ер нь бүх юм мэдчихэв юм. Тэр дархан Улаанбаатарын зам баригдахгүй хойшлж байгаа дээр гөөмөг ууртай байна тийм. Тэгээд чи одоо та нар бол энэ хооронд зөндөө явдаг гэсэн үг шүү дээ тийм. Юм байна. Энэ Монголд очихгүй нэг жил болно гэж байх уу? Үгүй. Бид нэр зарим үед гээд цартаа 2-3 явах. Улаанбаатараас Улаанбаатар руу гээд. Заримдаа нэг 7 хоногийн 2 даа явах. Тийм нэг цаг байдаг. Манай тэр Улаанбаатар эхлэхдээ бид нэр Монголд гоочтар. Одоо шүү энэ хоолны газараас шүү массаж гэдэг газар байх. Гос их. Массаж гэдэг охтууд манай Монголоос 12 охтод орж байна. Тэр монголчууд. Хоёул ингээд төлөвшин газар тэр яваад ирсэн чиптерийн дунд дээрээс манай дашин онцгой бүтээлүүд зургууд их байх юм тий. Дашид хаяц одоо хизэнэ одоо бие бинэ гэдэг. Дашхай бид нар алдартай бид нар сонсоод байдаг шээ нэг 3 жил удаатай ахтай танилцаад амар баяртай байна. Танаа харин амар хөндлөдөг шээ. Москвад ирэхээр танаа хоолны газар орно. Заавал орно. Улаанбаатар заавал орно гэдэг. Монголд байгаа сайхан нар байна. Ясаа? Монголд олон сайхан найзтай. Монголд зөндөө сайн. Зөндөө найзтай байна. Сарантаа очоод Монгол руу очоод тэгээд уцаа залгах юм байна. Уцаа залгах тий амар хүмүүс залгаад нашаа ирээд уулзсан юм байна гэдэг одоо ингээд бүр завгүй болчих. Тий. Уулзахад гомдоод хүмүүс тэгээд ирээд очоод ороогүй яагаад уулзаагүй гэдэг. Тэгдэн зарим үедээ бол уцаа ундраад байна.
өнөөдөр энэ хэдийгээр амралтын өдөр гэдэг өнөөдөр хэдийгээр шөнийн нэгэн болж байгаа ч хэлээ. Танаа Бурайдын төлөөлөгчийн газар гүн загвар хэлчих шүү. Маргааш энэ Москвад 5 тоглолт байна. 2 дахь тоглолт байна. Гэхдээ энд улаан өдөөс хүмүүс ирээд юу нэ манай төлөөлөгчийн газрынхан ажиллаж ирээд туслагчны билетээ зарж байна. Борлогоо тэгэл ажлын юмар их байна. Тийм шүү. Тийм. Нэг сайхан энэ битэрийг яриа эхлэх өмнө охин бууж ирээд зөрөг агаа танаа таньж нөгөө тий. Би таны оюутан байсан ш, тань дээр дадлага хийжсэн ш тий. 3 сар танаад байсан ш тий. Москва тасхан байна тий. Яа одоо юу хийж чинь банкнаас ахирал хийж гэнэ гэсэн чи үгүй Бурайдын ерөнхийлөгчийн протоколын дарга хийж байгаа ш тий. Би ч бас тэгэхээр бас гайгүй хүн бэлдсэн байна ш тий. Тэгээд загнал үгүй чи өөрөө ерөнхийлөгч болохгүй яасан гээ тий. Дараа болно юм. гэж. За банддууд анхныг баярлалаа. Мэдүү сайхан сэтгэлтэй, ер нь сайхан сэтгэлтэй хүн болон сайхан явдаг шүү дээ. Олон сайхан хүн юугаар баян байдгүй хамт нөхдүүд сайхан найз нөхдөөр харилцаагаа баян байдаг те. Тэг миний дуу шиг аялдаг хүнд бол одоо найз сайхан дууд шиг одоо олон юм байхгүй те. Тэгээ бодвол ажил нь бүтэлтэй явдаг ба сайхан ханижилттай, сайхан хүмүүстэй хийсэн болгон тэгэл болоод идэх юм биш. Сайн миксэд тэгээд тэр нь одоо их сайн хоолны биш гараад яг ер нь ордоо гэж юу яагаад ирэх вэ? Ордоо гэдэг бид нар нэг хамгийн түрүү бид нар нэрлэхдээ нэг самурай гэдэг нэртэй. Япон хооны самурай гэдэг. Тэгээд тэр Монгол хоол нэрний ирвэхтэй бид нар гээд амар хөтөй хоног унтаа гэж үзүүл ямар нэр яах юм бэ? Энд сүүний зүүдлэх хараад ордоо гэдэг. Ордоо гэдэг нэрлээд гинт зүүдлээл. Тий. Ардаа гэдэг тэр манай Чингис хааны тэр дээр үед тэр ардаа гэдэг олон ардаа байгаад тийм тэгэл тэр нэрээ явуулъя гэл амар таардав. Тэгэд наашаа бид Москва ирэхдээ хүмүүс гайхаад та нар энэ нэрээр ягаад Москвад орсуудтай гэд яг үгүй хамаагүй гэл. Тэгэд хамаагүй одоо орсууш амар гоё нэрлээ ардаа гэд. Зарим татарууд наашаа ирээд манай ресторан ороод оо та нар энэ гоё нэрэд дагаад байна. Мундаг байна гэж татарууд. Татар залуу надад нэг хэлсэн энэ ордоо гэшний орсуудын Орос улсын анхны нэр өстой тийм магадгүй гэсэн. Өнөөдөр харин намайг танаа рестораны гадаа ягаад зогсож байсан чинь Орос хүмүүс ирээд ордоо гэж хэлсэн чинь оо эн чинь жинхэнэ нэр нь таарч юм бид нар тэгээд дөргөл ороо. Тэгээд башхай бас амар хөдөг ордоо таны нэр гоё нэр байна гэдэг. Таны тэр брендээр нэг юм хэмээр байна гэсэн. Бид тэр ордоо гэдэг трейдмарка бид нар ягаад авсан. За. За ингээд ахандуудаа амжилтын дэдийг хүсье өрөө. Ярилцлага өгсөнд их баярлалаа. Сайхан хоол цайгаараа одоо дайлж ундалж энэ шөнийн нэгний өдрийг одоо чимж өгсөн дүүдээ маш их баярлалаа. Медогийн ажил үүсэн дандаа бүтэж яваг. Харцсан нүүд, хэмрэн нүүд дандаа өсөн дэвжиж яваараа гэж одоо ах нь хүсье өрөөж байна. За. За.